Юун өнөөдөр D121 тэгээд өнөөдөр бол ястад хийж байгаа тийм сургуулаараа Ана Пана гэдэг Ана гэдэг нь амьсгал авах. Тэгээд Пана гаргах. Тэгээд ер нь чисээ бясалгал хийсэн хэрэг. Яг өндөр ч юм мэдсэнгүй юу? Аа тийм. Дараагийн удаад мэдвэс үү. За бааш. Юун өнөөдөр бол манас бодроод Анапана гэдэг бясалгалын үйл ажиллагаа болж байгаа тийм. Тэгээд бясалгалын хэрэг. сэтгэл тайвшраад стресс драа. Аа зүг. Таны хийж байна. Би бас бясалгалын аймгаа төвлөрсөн. Энэ бол бодлоо зэгцтэй гоё болж байна. Тааш авч байна. Одоогийн завсарлцаад ороод ирээ да. Одоо 100 хийлээ. Би 121. Жоо хоцорсон байгаа. Одоо буцаа catch up байна. Гайгүй. Бас pressure нэр зөндөө маш кам. Бүгдийг зохицуулж штэ. Эсвэл хийсэн чинь амт нь бол ихгүй таад ирлээ. Дронгоогоо сайхан болж байна. Угсаа таад маань яа биш. Би өөрөө яг тогтмол бясалгал хийдэг гэхгүй. Би ер нь боломжтой үед хичээдэг. Би ер нь яг сурчвал гоё. Манай анзаарсан ингээ хүн болгоо ингээд юм participate хийгээд оролцуулсан мэднэ баярлж байна. Ингээ сургуулаараа ерөөсөө хүчээр биш ингээд яг бясалгалыг төлөвлөхөө хүн. За бүгдээрээ анаад бясалгалаа эхэлнэ. Гадаад зөний хүүхдтэй бүгдээрээ анаад чигш сугаар улсын уцаа оруулахад уцаа унтраагаарай. за тэгээд бясалгал хийх guys. Тийм ээ нэг ганцхан гэдэг нь цаг. За манай session 2 дуслаа. Одоо ихэд 3 session байгаа юм байна. Төрөө. Одоо нэг бясалгал хийж байгаа штэ. Тэр байна. Энэ орд бясалгал хийсэн тэгээд бясалгал хийж сайхан болж байна. Таад хэлээ. За одоо 3 сишмэ дуслаа тийм. Сая 3 дуусчихсан. За одоо хоол нь очив. За энэ араа энэ дээр ийм хоол хийх юм шүү дээ. Шууд энэ ч авчих. Нэр өгч аваад байгаа. Тэгээд хойд суучих юм уу? Зэт ямар байсан саяны юм? Гадаад бол хаалцсан. Тайм болт юм байна. Эсвэл ойр тгийг байсан. Тэгээд эсэлсэн чинь гоё. Бүгдээс энэ олцоод амар актив байлаа. Манай зарим нь талсан байгаа. Зарим нь олцсон бас. Тийм. Чам явсан гэдэг. Сүүлдээ бол жоохон залхлаа. Би гайгүй. Энэ нь ч Гайгүй. Харин тийм шүү дээ. Надад үл зүгээр байж. Юу нэ өдөртөө заавал нэг 20,000 гаргаад эсэлж чинь. Саяны нэр нь юу гэлээ? Анапана гэдэг нэг нэрний өгөх Ана гэдэг нэг оролт гэж байгаа юм байна. Ингээд хамсгалаа авч байгаа юм чинь шүү дээ. Гаргаж байгаа Пана гэж байна. Зүг. Ер нь тийм юм шиг. Тэгж нөгөө багш нь гэх юм уу те. Хүн заасан юм. Ер нь өнөөдөр гаднаас хүмүүс ирсэн байна те. Тийм юм. Эслийг өнөө нийтээ оролцчихлээ. Гоё. Одоо 20 минут амарчаад ер нь буцаад оох нэг юм. Энэ манай хоод юм шиг байна. За одоо бөөнөрөө сайлчин те. Үйл явцны бясалгалын дараа бөөндөө ингээд манай сургуулиас үдийн цай тараасан байгаа. Чи хаанаас сургууль ч юм сургууль байгаа. Шүлшрэн дээр. Аа за. Чи нэг сургууль авчих уу? Аа за. Бэлээ. Манайтай. Аа? Би жоохон хөвчтэй яа гэж. Юу н одоо ингээ эди бол ер нь бол их сайн хөвгт байгаа. За энэ одоо маань нойлыг харуулъя. Тэнийг нэг иймэрхүү. Эди энэ нойлыг чи андаа юу гэж боддог вэ? За рекорд хийж байна уу? За рекорд хийсэн. Аа за. За сайн байцгаана уу? Докогийн биогийг харуулж байна. За манай сургуулийн Б1 гэ та өмнөөс авчихсан бах. Мөөдөр номоос нэгдсэн шүү. Гэрэлтэй байх юм. Номоос нэгдэж магадгүй. Амтч гэрэл нассан байна. За тэгэхээр жоо тийшлээ. За манай нэг юм гарч ирж байна. Сайхан апгрейдтэй юм иймэрхүү локноттой болсон байгаа. Та анзаарсан бол яг их тийм 7 out of 10 бэник гэж хэлж болно. Өнөөдрийн миний фит нэг иймэрхүү. Өнөөдөр яг нэг сүүлийн
юу лээ Биталын 7 хоног гэдэг. Энэ л дээ. Хоббигийн логотой болсон өмсөл. За юу вэ? Юу вэ? Яа. Юу жаа? Мачаас нөлөөс гачиж. За. Юу бистгаас завсарлаад явж байна тий. Завсарч ин одоо нөө брейк аваад фотосешн дээр брейк авч байгаа. Окей. Сешнтэй. Yes. Яа энэ шилж байгаа на миний толгоонд юм уу одоо. Зайд багцдгүй. Гомдоод амгах гад байна л та. Тэймээ. Лог тандаа нэг мэлчихсэн. Гоё шүү. Гоё шүү. Тэшүү. Цагуулжил мэдсэрэл ба. Цаг гяс хүрээд. Заяа. Нэг юм удаан алга болж болохгүй шүү заяа. За 5 минут гяс авсах нь гяс гараад. За сешн 4 дуслаа. Гэтэ гоё да. Амар гоё майндфулнес хийлээ. Тийм ээ. Юу? Сешн 4. За одоо сүүлийн сешн. За сешн 5. Final session. Пана гэдэг бэлтгэл сурлаа. Энэчээс гадаа ямар ч байсан та бүхэн нэг үг бас ингээ өгсөрч ана пана. Ана гэдэг нь хамраар орох амьсгал, пана гэдэг нь даах амьсгал. За баг хэлүүлэхгүйгээр мэддэг болоо тийм. Хамраар орох гарах амьсгал гэсэн. Тэгээ энэ бэлтгэл бол яг энэ үгэндээ л байдаг. Хамраар орох гарах амьсгалыг л зүгээр ажиллаж. Тэгэхээр та нараа ингээд амьдралд янз бүрийн ингээ уур уцаар тохиолдох ч юм уу тийм ээ. Эсвэл сандрал үүсэх юм бол яг энэ анапана бэлтгэлээ сандрал дээр суугаад нэг 5-10 минут хийж. Тэгээд 50 амгалан хийж. Тэгэхээр ингээ ямар нэгэн сандрал ч юм уу ингээ сэтгэлийн чинь тавгүй болгож байгаа зүйл тохиолдох үед баян энийг бас хийж явах хэрэгтэй шүү. Хам бэлтгэл хийсэнд баярлалаа. Өөрөөр баяр хүргээрэй. Зэн өнөөдрийн бэлтгэлийн дүрээд өнгөрчихнэ. За өнөөдрийн ингээд цаг нараа гаргаад ирсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Баярлалаа guys. Цаг одоо 7:26 болсон байна. Лаг маа хийсэн шүү дээ. Зүгээр зүйлгүй шүү дээ. За яг зөв бичил. Энэ нанд мemo яахгүй юу? За. За гүг байгаа те. Тэгээ одоо гүн сайхан. За ганц нүгс байна. Мань чи яасан бэ гэхээр зөө. Лээсэн. Фистула гээд Польшийн сургуулиас кондишн авсан байгаа. Үн за ингэ сайхан явах сургуультай олж та анда. Өнөөдөр нэгт өдөр те. Тэ. Тэгэл сургуульд орчлоо. Заа Баярлалаа. за сайхангүй яа. За одоо гүцгээ. За. Тэр бол шинэ мэдээс юм аа. 7-8 режектлүүлсэн эцэст. Энэ бол сургуулиас acceptance авлаа. Тэр destination дээр үрж ирсэн байна. Бид хоёр бол сая 326 км гүйлээ. Pace 554 дээр бариад тэгээд 19 минут гүйсэн байгаа. Тэгээд энэ бол нийтний төвчртэй харагдаж байна те. Тэр бол сүүлийн хэд хоног гүйгээг байж байгаад өнөөдөр гүйс их гоё юм. Тэгээд энэ үрээд day 121 энэ дүрээд дуусч байна. За bye guys. Энэ анда. Юу ши энэ Энэ ч тэ камер юм. а тийм үү. Тий. За ингэ. Хиви яг л бага байдлаар нь мэдсэрэл ба. Амьсгал ямар л байна, ямар ч өөрчлөлт хийгээгээр ажиглахыг л сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалыг юу ч хийлгүүгээр ажигласаар л ба. Энэ нь хожим та нарт маш их ач тусыг үзүүлэх болно. Дараагийн ээлжинд та нар сэтгэлийг цэвэрлэх шатанд орох үед энэ нь та нарт ач тусаа үзүүлсээр байх болно. Тиймээс жамсан амьсгал цэвэр амьсгалыг мэдсээр л ба. Үүнийг ойлгосон бол одоо бэлсалаа атасуара тухтал байгаа бол ямар ч судлаар сууж болно. Яаж суусан байлаа гэсэн хамгийн гол нь өөрт чинь эвтэйхэн байх хэрэгтэй. Гэхдээ гол нь чиний нуруу хүзүүчин эгц шулуун байх хэрэгтэй. Нуруу хүзүүчин бүгдийсэн байхаваас тэгшиж засаарай. Мөнөд зөөлөн ансаарай. Учир нь амьсгалыг мэдрэхэд нүд ямар ч үүрэггүй. Чи сэтгэлээрээ амьсгалыг мэдрэх билээ. Тиймээс нүдээ ансаарай.